байгаа. Манай компанийн хувьд үйл ажиллагаа явуулж гисэн цагаасаа эхлээд удирдлага болон үүсгэн байгуулагч маань хариуцлагатай уулуурхаа үндсэн шалгуур бол нөхөн сэргээлтийн магс үндсэн зарчмыг баримталж ирсэн юм. Энэ зарчмынхаа хүрээнд байгаль орчны хууль эрх зүйн орчин, дагалдах журам, стандарт сул байх үеэс бүрэлдээгүй байх үеэс манайх нөхөн сэргээлтээ хийж ирсэн юм туршлагатай хамт олон бид нийт 400 гаруй мянган мод бүхий 10 гаруй төглийг амжилтаа тарьж ургуулсан байна. Мөн түүнчлэн 600 гаруй талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгсэн 250 гаруйгаа талбайд бэлчээр олон нас тариалсан маань одоо ингээд бэлчээрийн эргэлтэнд ороо хөдөө аж ахуйн менежментийг сайжруулад ингээд явж байгаа. Энэ ажлынхаа хүрээнд ч гэсэн бид нар усаас үндэсний жишг тэргүүний нөхөн сэргээгч байгууллагаар 23 удаа шалгарсан. Ийм байгаа. Гэтэл манай байгууллагын үйл ажиллагааг 6 сарын 5 зогсохдоо давхар нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг маань ч гэсэн зогсоосон. Олон нас тариалаа явж исэн тракторыг маань латцсан, ойжуулт хийгээ явж исэн тоног төхөөрөмж бүгдийг битүүмжилсэн. Тэгэхээр бид нар яаж ажиллаа хийх вэ?